За эрдэнэт 3x-ийн квадратаас 4x хасах нь 1 функцийн ямар цэг татсан шүргэгч чулуун энэ шүлүүнтэй параллел байх вэ гэж. За мэдээж хэрэг шүргэгч чулууны идэвхжлийг бичдэг томьёо нь болохоор ийм байдаг. За бид нэр x0 бол мэдгүй байгаа. x0 бид нар бодж олно гэсэн үг. Ямар цэг татсан гэж байгаа учраас x0 болно гэсэн үг. За энэ шүргэгч чулуун маань энэ шүлүүнтэй параллел байх хэрэгтэй. Энэ шүлүүнтэй параллел байхын тулд яадаг вэ гэхээр энэ шүлүүний налалт манай шүргэгч чулууны налалт хоёр хоорондоо тэнцүү байна. Өөрөөр хэлэх юм бол f'(x0) нь хас хоёртой тэнцүү байх хэрэгтэй. Энэ нөхцөлийг ишлээд x0-ыг олно л гэсэн үг. За тэгэхээр бид нэр функцийнхаа уламжлалыг олно. За энийг бид нэр fx гэж болно гэсэн үг байхгүй юу? За fx-ийн уламжлал гэдэг бол 6x-ээс хасах нь 4 болно. За тэгээд f'(x0) буюу энд x0-ыг орлуулангууд хас 2 гарч байгаа хэвээр. Эндээс энэ төсөлтөд бодох юм бол x0 тэнцүү энэний шороод нэмэх 2 болно. Тэгээд 6 туваачих юм бол 3-1 болно. Өөрөөр хэлэх юм бол ийм абсцистэй цэг татсан шүргэгч чулуун нь энэ шүлүүнтэй параллел байх юм байна. За бүрч ажиллуулад x0-ийн координатыг олцсон, y0-ийн координатыг олоо гэх юм бол мэдээж тэр fx гэсэн функцтэй 3-1 орлуулчихна. За 3-ыг үржих нь 3-1-ийн квадрат 9-1 болно. Хасах нь 4-ыг үржих нь 3-1 хасах нь 1. За энэ хооронд ороод 3-1 болно. 3-1-ээс хасах нь 3-4 хасах нь 1. За энэ хоёр бол нийлээд хасах 3-3 буюу 1 болно. Хасах 1 болно. Тэгээд хасах 2 гэсэн үг байна. За өөрөөр хэлэх юм бол 3-1 гэсэн абсцистэй хасах 2 гэсэн координаттай цэг татсан шүргэгчлөөний төсөл нь бодлогын нөхцөлийг хангана гэсэн үг.